одоо 1.5 тэрбум төгрөгийн бонд арилжааллаа. Тэгээд энэ бондоос олж байгаа ашгаа эргээд үр ашигтай салбар зарцуулах хэрэгтэй. Гэвч өнөөдрийг хүртэл төслийн төлбөрүүд нь гарч ирээгүй байгаа юм байна. Айл аль салбаруудад хэрхэн одоо хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нь тодорхой болоогүй гэх мэтчлэн яриа шүүмжлүүд их гарч байгаа л да. Таны хувьд энэ асуудал ямар байр суурьнаас хандж байгаа вэ? Тэгэхээр энэ байр суурьд бол яг өөрийн чинь одоо асууж байгаа энэ хандж байгаа энэ хандлага байр суурин дээрээс л хандж байгаа л да. Тэгэхээр зэрэг улс их орноо засгийн газрын бонд гэдэг бол улсаа барьцаалж ээж авч байгаа л одоо зээл шүү дээ. Тэгэхээр зэрэг өмнө нь авч ирсэн ялангуяа одоо 90 оноос өмнө хуучин тогтолцооны үед авч ирсэн энэ одоо зээл бонд энэ ашиглалт зарцуулалт үр дүнгийн тухай асуудал ярих юм бол маш тодорхой. Үр дүн бол одоо улс орноо одоо хөгжлийн шин шатанд гаргаж ирсэн цоошин Монгол улсыг одоо байгуулж чадсан. Тэгээд эцсийн одоо үр дүн нь бол одоо сайн. Энийг бол хинч одоо марахгүй хаа гэж. Тэгэхээр 90 оноос авсан энэ 20 жилийн хугацаанд авсан одоо зээл тусламж үнэтэй холбоотой асуудал бол их тодорхой ус байдаг, өрхөг байдаг. Тийм учраас би Монгол улсын ерөнхий сайд улсын хурлын гишүүнийхээ бүр эрхийн дагуу асуулга тавьсан байгаа. Улсын хурлд энэ талаар тодорхой одоо танилцуулга хийх баг. Уг нь энэ асуудлаа нэг тодорхой болгоод их хурл дээр энэ асуудлаа яриад өнөөдөр 20 жилийн хугацаанд чинь 5 тэрбум долларын хуучин тогтолцооны үеийн 11 тэрбум долларын одоо жишээлх юм бол талтай тэнцэх хэмжээний ийм одоо зээл тусламж аваад үрчгээд байгаа улсуудтай. Тэгээ энэ авсан зээлээрээ одоо ард олон бидэнд нүдэнд харагдаж гарт баригдахаар юм хийж чадсан уу гэвэл одоо чадсан гэж хэлэхэд их хэцүү. Нэг одоо цахилгаан станц барьж чадаагүй. Улаанбаатар хотод гэхэд одоо нэг шин соёлын одоо ордон театр ч юм уу нэг шин номын сон барьж байгуулсан уу гэвэл барьж чадаагүй. Тэгээ тийм учраас дахиад энэ авсан 90 оноос авсан одоо зээл тусламж нь тодорхойгүй байхад дахиад улс орноо барьцаалаад дахиад 5 тэрбум долларын асуудал. Тэгээд 1.5 тэрбум долларыг нь маш яарвчлаад оруулаад ирлээ л дээ. Тэгэхээр энэ авсан одоо бонд гэхэр чин зэрэг бол өрийн бичих шүү дээ. Тэгэхээр хүүгийн төлж байгаа. Өдөрт бол 300 гаруй сая төгрөгийн өр төлж байгаа гэж. Гэтэл энэ бол одоо юуг харуулж байгаа вэ гэхээр ерөөсөө одоо энэ төрийн бодлого ямар одоо төвшөнд байна гэдгийг л харуулдаг байгаа. Тэгэхээр төрийн бодлого гэдэг бол энэ төрийг одоо төшж байгаа, төрийг өдөрдөж байгаа энэ улс төрийн намууд, улс төрчдийн одоо сэтгэл бодлого чадал чансаатай холбоотой асуудлыг илэрхийлж харуулдаг юм л да. Тэгэхээр энэ авсан одоо бонд зээлийн зарцуулалт одоо тодорхойгүй. Энэ бол одоо арилжааны тэгээд их эдийн засгийн үр ашиг нь тодорхой үр дүнгээ одоо шууд өгөх ийм төсөл хөтөлбөрүүдэд л одоо санхүүжүүлэх шаардлагатай байна шүү дээ. Гэтэл харамсалтай нь эрх хөрөгч эрхмүүд маань бол энэ талаар тодорхой одоо тооцоо судалгаа урьдчилсан одоо наривчилсан тооцоо судалгаан дээр үндэслээд тэгээд тэр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь биелэн ийм төсөл хөтөлбөрүүд байж чадсангүй. Өнөөдөр зээлийн авчаад юунд зарцуулах нь тодорхойгүй сууж яана л да. Гэтэл өнөөдөр монголчууд одоо энэ хэрэглээ тал руугаа их явж байгаа гэж хэдий шүүмжилж байгаа ч гэсэн жирийн нэг одоо айл банкнаас зээл авах юм бол тэр авсан зээлээ одоо авсан өдрөө шууд зарцуул. Магадгүй одоо хэрэглээ тал руугаа зарцуулах хүүхдээ одоо гэр бараа тай болгохч байдаг юм уу, эсвэл одоо нэг хүүхдээ мотоцикл унаа авч өгч байдаг юм уу, эсвэл одоо гэр бүлдээ өөрсөндөө унаа машин авах гэж байгаа бол одоо зээл өнөөдөр банкнаас өвдөөс өмнө авлаа гэхэл өвдөөс хойш шаардны зах дээр юм уу, эсвэл одоо наран туулын зах руу гараад энэ одоо нэг үгээр хэлбэл тэр төслөө бэлэн хэрэгжүүлээд цаг алдахгүй хэрэгжүүлээд эхэлнэ гэсэн үг шүү дээ. Гэтэл жирийн одоо иргэд нэг өрх гэр бүлийн тэргүүн нэг өрх гэр бүл ийм одоо тооцоотой судалгаатай асуудалд хандж яхад бүхэл бүтэн одоо улс орн болвол иймэрхүү хариуцлагагүй ийм тодорхой бос ингээд сууж байгаа нь бол үнэхээр харамсалтай байгаа юм л да. Тэгэхээр зэрэг өдөрт одоо 300 гаруй сая төгрөг гэдэг бол энэ бага мөнгө шүү дээ. Өдөр болгон одоо нэг шин цэцэрлэг барих хэмжээний
хөрөнгөл одоо өргөдөөд байна гэсэн үг шүү дээ. Өргөдөж байгаа байна гэдэг маань тэр авсан одоо зарцуулалт нь тодорхой байхгүй, ашиглаж чадахгүй байгаа тэр татаад оруулаад ирсэн одоо хөрөнгийн зээл өрөнд нь л төлөөд байна гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм учраас бол ер нь одоо энэ төрлийн бодлого бол их тодорхой, тэгээд их одоо урьдчилсан тооцоо судалгаан дээр тулгуурласан, тэгээ хийж хэрэгжүүлэх юм их одоо тэр ажлаа одоо нэгэнт дэвшүүлсэн бол тэр зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө одоо бодлого их тууштай. Тэгээд тэр залгамж чанараа хадгалаад ингээд нэг үр дүнд хүрэхийн төлөө явмаар байгаа. Тэгээ харамсалтай нь өнөөдөр манай төрийн бодлого чинь тийм байж чадахгүй байгаа учраас энэ бол эндээ харамсалтай байна л гэж л үзэж байна. Та асуулгын хариугаа яг хязгаа авъя гэж хүсэлттэй дурдсан байна. Хуулийнхаа